байцгаана уу? Дараагийн дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна. Лайк, subscribe-а дарахаа бити мартаарай. За ингээд аним руугаа орцгоё. 希望の光は消えずに揺れている Саоко шот 2 албасаар үерхэж эхэлдэг. Саоко болзооноосоо хоцорчлоо гэж сандраад иртэл шото түүнийг инээмсэглэн хүлээгээд би баярлаад исэн болохоор унтаж чадаагүй маа. Тэгээл төрлөөд ирсэн гээд Саоког тайвшруулдаг. Саоко шотогийн төрс өдрийг саяхан л мэдсэн болохоор уучлаарай гэд жаахан оройтсон ч гэсэн чин сэтгэлийн бэлгүүдээ өгдөг. Марутай тоглол гоё ах гээд энэ бас Марутай тоглол гоё юм шиг. Энэ ч гэсэн Марутай тоглол гоё юм шиг санагдаад. Өмнө нь Саокод утасны зуул өгсөнд нь Саоко маш их баярлсан болохоор мөн адил түнд тусгайлан утасны зуул авсан байдаг. Бэлгээ өгөхөд шотоож үнэхээр их баярлана. Ингээд тэр хоёр цагийг юу ч бодлгүй маш суугатай өнгөрөөдөг. Үгүй юу гэж нилээн эргэлзэн ч улирал нь биш ч гэсэн 100 сараар чамд өгөх гэж нэгсэн. Гэтээ аав бэлгийн андуураад авцсан. Бас Валентинаар чамд зориулж их чимэглэлтэй исэн боловч хичээд өгч чадаагүй гэд өгөхийг хүсэн бүх бэлгээ өгдөг. Саоког ингээд ярьж тусаачгүй байхад нь шото малгайг нөмсөөд шоколадыг нийтэд маш их баярлаж байгаагаа хэлдэг. Зуны ангид бүгд суухаар болоод Саоко уулзахаараа яг юу ярих ёстой байдаг бас саад болчихгүй байгаа даа гэд нилээн боддог. Оройн аав ээжтэй үерхтэй талаараа хэлэх ёстой үгүйгээ бодож яг хэлэхжсэн чинь ичээд хэлж чаддаггүй. Татлагныхаа үеэр шотоогоос арай гэж нэг юм тараад хамт номын санд даалгавраа хийх талаар асууж амждаг. Таарчаад шототой уулзахаас өмнө Саоко бусад тогтоочийг дөрөв товчос өмсөх гэж цамцаа дотуур нь хийгээд дээдлийнхаа товчноос нэг товчийг бөөм болон байж тайлаад шототой уулзахад нөгөөх нь товчин тайлагдчихж гиснээр Саоко чичээд буцаагаад товчилчихдаг. Даалгавраа хийж дуусаад харж байхдаа Саоко жоох удаа яваад итдэг. Үүнийг нь анзаарсан шото би арай л хурдаалаад байна уу гэхтэн үгүй би чамайг харахаар ардаас ч алхчихдаг юм аа. Хажуу ч алхахаар харж чаддаггүй ингэж хэлчихэд ардаас нь ичсэндээ болоод юу ч ярихгүй яваад итдэг. Саоко шотогийн гарнаас нь барих гэж байгааг нь шото анзаараад эргээд хартал Саокод сандраад уучлаарай дураараа өрөх гэсэнд чи өмнөх шигээл байхад би л гээд уучлалт гуйхад нь би өмнөх шиг харагдаад байна уу? Хөтлөлцөөд алхаж байхад нь Саокогийн ээж нь тараад Саоког дуудахад нь Саоко сандарсандаа гараа татаад авчихдаг. Тэгснэ ээжэд үерхэж байгаагаа хэлээгүй ч гэсэн эндээс ичээд байх зүйл байхгүй штэ. Ямар бүдүүлэг зан гаргачваа гэд бодоод зогсчихт нь Саокогийн ангийн хүд шото гэдэг. Саокодоо үерхэж байгаа. Дургуйцахгүй гэж найдаж байна гэх дунд нь Саокоч итгэл орж надаар танилцуулаач. Энэ бол шото. Манай ангийн хүд. Бид хоёр үерхэж байгаа. Шото байсан болохоор л сургуульдаа хөвчлөлтөө байж Айны Чизүрүү хоёртой татан болсон гэхдээ ч ээж нь их л татнаар хүлээн авч хэрв дургуйцахгүй бол ариун хоол идээд яваач гэж урихт нь шото гэрээхэндээ найз охинтой хоол идэхэр болсон гэдгээ хэлдэг. Саокоч аавдаа үерхэж байгаа гэдгээ хэлэхээр залгадаг. Би үерхэж байгаа. Тэгээд өнөөдөр хамт дагуулад харна гэсэн чинь аав нь чимээгүй болоод уцаа тасалчихдаг. Тэгтэл Саоко наанан сандраад бөөн юм болоод ээж нь арай гэж нэг юм тайвшруулдаг. Аав нь шотог харснаа найзуудаа л авчиж болно гэсэн бидтэй. Харваас найз залуу шиг чинь харагдчихээн. Гэсэнд нь Саоко их л баярлдаг. Яасан бэ гэвэл сургуульд нь шото Саоко хоёрыг өргөчих байгааг нь мэдсэн хүүхдүүд алтаа байхаа арайч гүйлгүүдээ гэдэг болохоор аавынхаа харваас найз залуу шиг чинь байна гэдэгт нь их л баярлсан байдаг. Үүнийг нь харсан аав нь түрүүхэн л ууртай ярьж ийснаа сайхаандаад эхэлдэг. Тэгээд шууд л заагас ид. Арай идэхгүйгээд байгаа юм биш үсттэй гэснээр шууд л заагас идүүлдэг. Тэгснээ савх барих арга нь зөв. Бас түрүүнд сайхан боллоорой гэснүүдээгээд ажиглаад ундаг. Ээж нь харин
Хоол болтол Саокогийн өрөөнд сүрхүүлж байхгүй дөө гэхэд нь аав нь арай л эрт байна гэсэл хоолоо идсний дараа аав нь Шотогоос яагаад заавал Саоко гэж чамд бол зөндөө л охид олдох биз? Үгүй надад зөвхөн Саоко л байгаа. Ядаж ингэж харагдаж исэн бол бүрэн эсэргүүцэхгүй юу? Тэр ойр тэгш хүжилтэй харагдаж байгаа. Энэ бүхэн чиний л ач байх. Баярлалаа гэд хүлээн зөвшөөрөх шиг болдог. Оны амралт дуусгаас өмнө Шотогийн очиж хамт даалгавраа хийхээр болдог. Ууг нь Саоко гэр бүлийнхэнтэй мэдлэгтэй энийгээд таагүй мэдрэмж төрүүлэхгүй юмсан гэж их л бодсон боловч ээжтэй нь уулзаад мэдлэгтэй энийхээ мартаад мэдлжигдэг. Гэтэл Шотогийн ээж нь ч их ийдгээр тайвшруулад үсийг нь ямар гоё гэлэлцэн урт байгаа талаар нь магтдаг. Үүнийг нь харсан Саоко Шотогийн өгдөг мэдрэмжтэй адилхан юм а гэж боддог. Өрөөнд нь ороод Шотог уух юм авчрах хооронд нь юмыг нь үзмээр байсан боловч дураараа харж болохгүй байхаа гэж зогсож идэг. Шотож үзүүлмээргүй байсан бол авчрахгүй штэ. Сонирхол татсан юм байна уу гэхтэн ч зургийн цомгийг нь үзэхээр болдог. Тэгтэл зориг шалгах үеийн зураг гараад ирдэг бөгөөд үүнийг нь харсан Шото би энэ үед чамд аль хэдийнэ сайн болсон байсан гэхтэн ч Саоко тийм үед үү гээл гайхаад идэг. Саокогийн хувьд бол бүтэн нэрээрээ анх дуудсан үе болох цэцэг усалж яхад ярьсан үе идэг. Тэр хоёр нэгнийгээ бүтэн нэрээр нарай гэж нэг юм дуудснаа дараа нь ичээд юун хичээл хийх төлөвлөж өгөхгүй байхад нь ашгүй бейсболын бэлтгэл дээр байгаа ах トゥ хоёрт нь зарим хүргэж өгөхөөр болдог. Сүнсний тусгай анги амар исэн шүү. Юун сүнс? Сүнс гэж байхгүй штэ. Бага. Нэг туранхай, цагаан даашинцтай, урт хар устай. Гялгар урд шаржигнуулсан. Яг нэг тиймэрхүү. Гэт хартал Саоко Шото хоёр явж идэг. Саокоч заримгаа өгтөл дүүн сүнс шиг юм а гэснээ явчихдаг. Аавтай нь танилцтал чи ер нь юм иддэг юм уу? 80% цататлаа өдөрт 3 иддэг. Илүү ихэд. За. Чи ер нь дасгал хийдэг юм уу? Өдөр болгон хийдэг. Сайн байна. Чи ямар зарим идэх гэж байгаа? Майн улаан буурцаг ванильтай гэд. Гоё гэд их л санаа тавьдаг. Энэ бүх жижиг энгийн мөчүүд нь Саоко Шото хоёрыг улмал дотн болгодог. Сургуулийн аялал болох гээд бөөн баяр. Багийн ахлагч сонгох болоход Саокоч өмнөх шигээ бусдад цаад болохгүй тулд ахлагч болох гэж байсан боловч үүнийг нь мэдсэн Шото оронд нь ахлагч болохоор болдог. Тэгээд таарсны дараа үлдэж хуралд суухт нь Саоко хүлээхээр тохирдог. Тэр хооронд нь Чизуру, Айне, Саоко нар аяллаар хаагуур юу үзэж явах уу гэд ярилцаж байхад нь хаа сайгүй хосууд. Нэгээ яриад сууж байхад нь Кенто ирээд Саокото юм ярьж байхайг нь Шото хараад жоохон хардах шиг болдог. Шотогийн хурлан дуусч бүгд харих гэж итэл Айнегаас нөгөө ангийн хүүхэд болох Моги түрүүнд харсан штэ. Хоёлаа багаар туцансаад үерхэж болох уу гэхтэн ч Айне шууд л үерхээл гэдэг. Хүсэн хүлээсэн сургуулийн аялал болж буудаллах газартаа ирээд тухлаад авдаг. Маргааш нь аквариум ороод зөндөө хөгжилдөж мөн зөндөө жолон зурагтай болдог. Дараа нь далайн ирэг дээр ирээд тоглож идэл Рюд өчигдөр орой нэг охин үерхэх санал тавьсан ч татгалцсан. Гэдгийг нь Чизуру мэдээд надад хэлэх дургүй байгаа юм байна да гэд бодоод гомцчихдог. Дараа өдөр нь юу хийх талаараа Айне, Чизуру, Саоко нар ярилцаад зэрэг очмор байгаа газраа хэлээд явах болтол Айне, Чизуру хоёр нийлж хагаад Саокогоос өөр газар хэлдэг. Учир нь Саоко Шото хоёрыг хамт байлгахын тулд албаар тэгжсэн байд. Саоко Шото хоёр зурсан зургаа солилцож аваад дараачийн газар руугаа явдаг. Айне Могитэй хөгжилтэй харагдахгүй нэг чөлөөт өдрөөр Саоко Шото хоёр хамт явж зураг даруулад Чизуру, Рю, Жой нар хамт зарим идчихэтэл Рю сайн хүнтэй болохоор тэр охиноос татгалцсан гэдээдсэн. Тэр сайн хүн чинь хинт сайн юм бэ гэхтэн ч Рю Чизуру сайн гэдгээ хэлдэг. Моги найзуудтайгаа Айнетэй хөтөлцөөжгүй. Арай л их юм найдад үерхсэн болтой гэж байхайг нь Айне сонсчихдаг бөгөөд чамайг дажгүй залуу гэж бодож ирсэн гэд яваад өгдөг. Айне нэг буланд сууж яхад нь Кенто хараад юу болсон талаар асуухад нь
Би ерөөсөө хүнд сайн болж үерхэж байгаагүй. Чин сэтгэлээсээ сайн босон хүн надад байхгүй болохоор яах ёстойгоо ойлгохгүй байна гэд ойлгохтон ч Кенто хажууд нь юу ч ярилгүй дуугай аргадаад судаг. Аялалч дуусч бүгд ахуулсан зургаа үзэж баярлал. Айне Кентогоос зайгаа аваад нэг л ойртож өгөхгүй цухтаад идэг. Гэхдээ дараа нь Кентогийн ямар сайхан сэтгэлтэй болох талаар боцоор л байдаг. Чизүрүү харин Рюгийн үрд нь үргэлжил сайн хандж ирсэн гэн байнга бодож өмнө нь хийсэн бүх үйлдэл нь нэг л цаана халуун дулаан анхаарал халамжаар дүүрэн байсныг нь ойлгосон ч Рютэй аль болох зайгаа барьсаар л байдаг. Кенто Саокод өмнө нь натаа өрхөж болно гэж хэлсэн минь худлаа байгаагүй шүү. Чи сургуулийн хамгийн сайхан залуусын сэтгэлийг нь татсан хүн штэ. Өөртөө итгэлтэй байсан дээр аха. Хэрвээ би сэтгэлээ чинь эргэлзүүлсэн бол намайг уучлаарай. Чиний ачаар би олон зүйлийг ойлгосон. Тэр тундаас Айныгийн хөөрдөм талыг нь ч гэсэн. Үүнийг нь сонсоход Айны Кенто хоёрын дунд бяцхан романс эхэлж байгаа мэт. Чизүрүү Рютэй уулзахгүй тулд хичээлээ хүртэл тасалдаг. Гэсэн ч бүх үйл явдлын нь айжмаар тайлагдаж зун дуусч өвөл боллоо. Удахгүй зүс хар болох гэж байгаа болохоор Саоко ааваасаа зүс хараар шодотой амт тэмдэглэж болох уу гэж асуух гэж байсан боловч аав нь орж ирснээ бүгднтэй зүс хараа тэмдэглэж болно шүү. Ялангуяа шодотой. Бүгднтэй Чизүрүү Айнатай амт. Үүнийг нь сонсон Саоко бөөн баяр. Ашгүй нэг юм шодотой амт зүс хараа тэмдэглэндээ гэж Саоко дотроо бодон баярлсан боловч ангийнхан нь бүгдээр хамт үдэшлэг хийхээр тохиролцсон тул эцэст нь бүгд нийлж тэмдэглэхээр болдог. Кенто Айнэд зөвхөн хоёулахнаа зүс сарыг тэмдэглэе гэж санал болгосон ч түүний эргэн тойронд байдаг охтууд нь хурж ирснээр Айнэ нэг л цаанаасаа өөрийгөө илүүс мэдрээд чимээгүйхэн татгалзаад явдаг. Харин Чизүрүү Рюг ирж юм ярих болгонд л сандраад тогтлоод байгаа мэт нэг л өөр болоод идэг. Анх шото Саоког хамт цусараа тэмдэглэе гэсэн боловч эцэст нь ангиараа тэмдэглэхээр болсонд нь Саокогийн сэтгэл багахан эргэлзээ төрүүлээ дамжина. Харин шото эргэлзэн бодлогошорсоор л байдаг. Нөгөө талд Кенто хайртай хүнтэй болсноо шотод хэлэхэд Саоког байна гэж бодоод харамлдаг боловч түүний хайртай охин нь Айне байдаг. Гэхдээ Айныг яагаад өөртөө үргэлж итгэлгүй байгаад байдгийг нь Кенто ойлгож чаддаггүй. Зүс сарын үдшилэг эхэлж бүгд тойр цуугаад баярлцгаадаг боловч шото зохион байгуулагч нь болохоор бүхнийг амжуулах гэж юм хум зохицуулсаар сууж амрагчсаагүй явсаар байдаг. Бэлэг солилцох тоглоом эхлэхэд хөгжмийн аянд бэлгээ тойруулж дамжуулсаар байгаад хөгжим зогсоод өөр дээр нь таарсан бэлгээ авдаг. Саоко шотогийн бэлгийг өөр хүн авсанг нь хараад азтай юм аа гэж бодогч дотроо өөрийгөө ямар араатан миний дотор байгаа юм болоо гэмээр зэмлдэг. Дараагийн бэлэг солилцооны үеэр Чизүрүүгийн Рю зориулж авсан бэлэг нь арай гэж нэг юм Рюд очиход Рю түүнийг нь ч мэдлгүй дараач үндэ замжуулчихдаг. Үүнийг харсан Чизүрүү сандарч босоод бэлгийг аваад гарч гүйдэг. Араас нь Рюч гарч ирээд бэлгийг нь өөрт нь зориулж авсан гэж ойлгосноо хэлж өөрийнхөө бэлгийг Чизүрүүд өгдөг. Харин Кентогийн Айнэд авсан бэлгэн дээр нь санамсаргүйгээр гიშгцсэн гэдгийг нь мэдээд шалгахаар гарахтаа Могитой таардаг. Аяллаа үеэр юу болсон талаар асуухад нь ч Моги Айнэгээс арай л их зүйл хүлээсэн юм шиг байна лээ. Гэхдээ тэр намайг ингэж ярихыг мэдсэн ч гэсэн тоогоогүй гэхийг нь сонссон Кенто ууралж маргаа өсөд төгсөн боловч азар багш нь хажууд нь байсан болохоор зогсоож чаддаг. Хүмүүс ирж байгааг нь мэдсэн багш нь янз бүрийн шуугаанд идэх-гүн тулд Кентог явуулдаг. Тэр үед нь ч Айнэ гарч ир таардаг бөгөөд Айнэ Кенто руу биш Моги руу төрүүлээд очдог. Тэр хоёр ч өөрсдийнхөө буруу ойлголцлоо тайлж Айнэгээс ч уйшилт гуйдаг. Үүний дараа тэр даруй Кенто дээр очиод өвдсөн үү? Би чамд хайртай. Дахиж араас чинь хармааргүй байна. Чи хөөрхөн, гинэн, сайхан сэтгэлтэй. Би чамайг нэндэгнэнэ. Ингэж Кенто
Шото Айны хоёр бие биенийхээ мэдрэмжийг ойлгож жихэн утгаараа учраа олдог. Харин Савако Шотог өөрөө ч харахгүй байгааг нь анзаарч надад дургүй болчихсон юм болов уу гэж бодгон сэтгэл дундуур явна. Гэтэл үнэн эрэхтэй Шото Саваког санамсаргүй үнсчихвээ зай бариад байсан болж таардаг. Гэвч үүнээс нь болж Саваког буруу ойлгоод явж ийн гэж мдэггүй болохоор буруу ойлголтоо засахын тулд түр ярилцах зөвшөөрлийг гэрийнхнээс нь хүртэл авдаг. Чиний хажууд байхаараа би өөрийгөө дураараа бүр амар жинхэнэ байгаагаар нь хардаг. Гомдож хэрэлсэн ч хамаагүй тэр хүмүүс чийл байгаасай. Тэр орой Шото руу Кенто залгаж Айнатай үерхэж игснээ хэлдэг. Айныгийн тухай баяртайгаар нэлийн удаа ярьдаг бөгөөд Шото хэдийн нойр нь хурж байсан ч Кентогийн яриаг тасралтгүй дуустал анхааралтай сонсож өгдөг. Өөрийнхөөрөө байж чаддаг найзынхаа баярыг хуваалцсан нь тэр. Удалгүй Савако дээр Айны Чизүрү хоёр ирж 100 сарын үдэшлэг дээр болсон бүхнийг нэг нэгэндээ уутлан ярилцсан. Яг тэр үед Савакогийн гэрийнхэн зусараа нөхөж тэмдэглэх гэж байгаагаа хэлж Айны Чизүрү хоёрыг найз залуучуудаа мөн Шотог оройн хоолнд урьдаг. Оройн хоолч дуусч бүгд явах гэж итэл Савакогийн аав дахиад хүссэн үед ирж байгаараа хэмээн бүгдийг урайлахан үднэ. Ийхүү энэ 100 сар тэдний хувьд зүгээр нэг баяр бус харин ойлголцол, нөхөрлөл, хайр сэтгэл улам бөхчин ойрцсон дулаахан дурсамж болон үлдэнэ. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.